Баавгад бариулсан Япон зурагчны эмгэнэлт түүх. Оросын албаны улсын Камчатка мужийн Хүрэл нуур нь дэлхий дээрх хулт загасны олборлох томоохон цэгүүдийн нэг юм. Нууранд үржсэн хулт загасны тоо 8 саяд хүрчээ. Ийм элбэг загас нь нуурын эрэгт баавга загасчлах гол шалтгаан болдог бөгөөд тэд загасчлахаар хэдэн арваараа ирдэг байна. Хүрэн баавгайн хамгийн том дэд зүйл болох насанд хүрсэн эр баавгайн жин 600 кг, биеийн урт нь 2.6 м байдаг. Хүрэл нуурын орчимд 1000 орчим баавга байдаг гэсэн судалгаа байдаг. Камчаткийн тодорхойлдог зүйлсийн нэг нь баавга. Алдарт гейзерсийн хүндийтэй зэрэгцэн оших Хүрэл нууранд баавга загасчлахыг үзэхээр жуулчид маш ихээр ирдэг. Японы алдарт гэрэл зурагчин Мичио Хошино 1996 оны 8 дугаар сарын 8-нд энэхүү нуурын орчимд баавганд бариулж амиа алдсан юм. Мичио зэрлэг догшин байгаль амьтдын зураг авдаг байсан бөгөөд Аляскийн зэрлэг амьтдын ховорхон агшинг камертаа буулгаж чадсан нь түүнийг маш ихээр алдаршуулж байв. Тэрээр амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл өөрийн уран бүтээл ажил хөдөлмөрт зарцуулсан аж. Энэ харамсалтай хэрэг 1996 онд өмнөд Камчаткад болсон юм. 1996 оны 8 дугаар сарын эхээр Мичио Хошино Японы 3 зурагчны хамт өмнөд Камчаткийн холбооны нөөц газарт баавгайн тухай баримтат кино хийхээр очжээ. Бүлгийн ахлагч нь тэднийг тосч авсан Ривонко байв. Тэрээр номхон далайн газар зэн хүрээлэнгийн судлаач, ан агнуурын мэрэгжилтэн баавгай судлаач байжээ. Тэд зураг авалтаа хийхээр Хүрэл нуурын ойролцоох нэгэн жижиг байшинд байрлав. Тэр үед тус бүс нутагт жуулчдыг хамгаалах тусгай цахилгаан хашаа, орчин үеийн барилгууд байгаагүй юм. Зураг авалтын эхний өдрүүд маш амжилттай болж байв. Мичио ирээд удаагүйч загас барьж буй баавгайг олж харсан бөгөөд баавгайч түүнийг хараад зугтахгүй үргэлжлүүлэн загасчилсаар л байжээ. Тиймээс тэр баавгаан зургийг илүү ойр авах боломжтой болж исэн юм. Хэдэн өдрийн дараа тэдний ойролцоо урд өмнө ажиглагдаагүй том баавгай загасчилж байгааг анзаарчээ. Тэр баавгай тэднийг ойртоход айц төрүүлээгүй бөгөөд тайван загасчилж байлаа. Удалгүй ахлагч Ривенко зураг авалтын үеэрээ тэр баавгай уурлаж, тэр бүхэл багийнханд ойртохыг хичээж байгааг анзаарав. Хамгийн хүнд нөхцөл зураг авалт хийж туршлагачсан Мичио шүнийг зүгээр өнгөрөөхийг хүссэнгүй. Баавгайг ажиглахаар багийнхан байрлаж байгаа байшингийн гадаа майхнаа барьжээ. Ингээд 2 хоногийн дараа багийн ахлагч Ривенко баавгай мөрийг зогсоолтыг харсан байна. Мөн энд ажиглалт хийхээр ирсэн нисгэгчийн эзгүй байсан Ми-2 нисдэг тэрэгнийхэн салхины шилийг хагалсан байв. Үүнээс харахад баавгайч гэсэн Мичиогийн араас дагаж байгаа болох нь тогтоогдсон бөгөөд Мичиод болгоомжтой байхыг сануулсан аж. Багийнхан биедээ ямар нэгэн хүүтэн зэвсэггүй байсан байна. Мичиогийн ажлыг ажиглаж суусан хүүтэж баавгайг Мичиод нэлээд дургүй байгааг анзаарч энэ талаар анхааруулж гэрэл зурагчинд байшин дундах саналыг тавьсан ч тэрээр эрт татгалзаж өвдөх шигээ байшингийн цонхондоо байх майхандаа унтахаар болжээ. Шөнө нь баавгай түүнийг амьсгалахыг мэдэрсэн гэмээр Мичиогийн яг толгоороо зохиж майханд гарсан нүхээр нь түүнийг чирэн ойроо зогтсон аж. Ямар ч зэвсэггүй багийн нүхт нь хөөх гэж оролдож гэрэлтүүлэг асаан хий дэмий савчин хашгиралдаж байв. Гисэн хэдий ч энэ нь огт хэрэг болсонгүй. Баавгай олзоо идэхээр тэднээс холгүйхэн мод руу оржээ. Үүрээр сандарсан багийнхан тусламж дуудахаар болж ахлагч Ривенко моторт заваар Камчатныро хэмээх цэгт яаралтай очиж удирдлагуудаа болсон эмгэнэлт явдлын тухай цахилгаан мэдээг дамжуулжээ. Судлаач Масловоор ахлуулсан хэд хэдэн анчтын хамт нисдэг тэргээр тэр даруй Хүрэлийг чиглэн нисв. Нисдэг тэрэг Мичиог загвалсан махчин баавгаан байршлыг олсон бөгөөд баавгай зүгтхийг оролцсон ч тэд түүнийг агаараас будан хөнөөжээ. Шөнийн турш шоконд орон байрнаасаа ч гарч чадаагүй багийн үлдсэн Япон зурагчид Мичиог барьсан баавгай алагдсан эсэхэд итгэж чадахгүй байв. Харин дараа нь баавгайг задлан үзэхэд Мичиогийн гарны яс биеийн хэсгүүд алдсан гэдэг. Ингээд 1996 оны 8 дугаар сарын 8-нд нэгэн алдарт гэрэл зурагчин эхнэр хүү болон гайхалтай гэрэл зургуудаа орхин 43 наснда энэ хорвоогоос халин оджээ. Түүний шарлыг эх оронд нь нутаглуулжээ. Хожим нь түүний амиа алдсан газарт багийн нөхдүүд нь түүний гэгээн дурсгалд зориулж хөшөө басгасан байна. Мөн тэр бүс нутагт жуулчдыг зэрлэг амьтдын дайралтаас хамгаалах тусгай хашаа барьж байгаль хамгаалагч нарыг нь хамгаалах зэвсгээр хангажээ. Алдарт гэрэл зурагчин хөнөөсний дараа интернетэд олон хуурамч зураг тарж түүнийг сүүлийн мөчөд энэхүү баавгаан зургийг дарсан мэтэр сенсац гарч байсан юм. Мичио Хошино энэ зургийг дараагүйч тэр ажлынхаа төлөө эцсийн мөч хүртэл зүтгэж байсан хатан зоригтон байжээ.
Сахалины баавгай өшөөгөө авсан. Сахалинд олон жил ажилласан Оросын нэгэн геологч энэ түүхийг ярьсан байна. Эмгэнэлтэй ч үнэхээр болсон явдал гэдэг. Сахалины арлын дунд хөдөөгийн нэгэн суурин байдаг юмсанж. Нэгэн геологч туслах ажилтныхаа хамт ажлаа дуусгаад тэр сууринд очихоор явж байв. Тэдний хувьд хоол хүнс ер нь л бүх зүйлийн хувьд нөөцөнд дуусжээ. Ер нь жижиг дашмагтай спиртээс өөр юу ч үгүй байлаа. Ядарч үлссэн тэр хоёр суурин руу явж байтал гинэт ойд баавган бамбар харагдхан тэр. Тэр ойн дундах бяцхан хүндэд таваараа явж байлаа. Геологч удаан бодсонгүй шууд л карбин буугаа авч бамбаруу шиг нам дорнд буутсан байна. Гинэт их олцтой болсондоо геологч маш ихээр баярлаж байв. Гэвч их баавган бамбаруушаар нь хэрхэн наадаж болсон явдлыг ажиглаж байсныг геологч мэдсэнгүй. Геологч идэх махтай бас дээр нь бамбаруушийн арьстай боллоо хэмээн ярьж байсан байна. Ингээд л тэр хоёр суурин руу явхаач болж бамбаруушаа өвчөөд түүдэг гал асан мах шарж эхэлжээ. Ангийн олзоо тэмдэглэж спиртээсээ ч нилээн хүртэж. Хоолонд муутай явсан тэр хоёр тэр дараа л согтож орхисон байна. Ингээд 7 км-ийн зайд байсан суурин руу явхаа бүр уйлж унтахаар хэвтлээ. Бууга мод түшүүлэн тавьж майхнаа барин хөвтцгээсэн ч залуу ажилчин гадаа унтахаар хэвтэж, харин геологч майхандаа унтахаар болжээ. Гэтэл гадаа унтаж байсан ажилчин залууг хин нэгийн түлхэх шиг болоход нь тэр нүдэнээ харвал дэрэгдэнд баавгаа зогсож байв. Баавгаан амьсгал нүрх үзүүг нь эргэнүүлээд л баавгаа түүнийг хэсэг үнэрлэж байснаа оролдолгүй орхиод майхан руу явсан байна. Ингээд л ёстой аимшигтай явдал эхэлжээ. Баавгаач архираад л хүнч хашгираад л залуу ажилчин угсхийн босч суурин руу зугтаасан байна. Тэнд байсан хүмүүс залууг угтаж авсан ч тэр бараг л юм хэлж чадахгүй. Цэл залуу хүн атлаа цав цагаан өстэй болчихсон байсан гэдэг. Харин майханд унтаж байсан геологчийг баавгаа тасар татан майхныг юу ч үгүй болтол нь уурж хайсан байжээ. Хамгийн сонин мод төшөөлөн тавьсан байсан карбин бууны гол төмрийг нь махиалган, мөрлөгчийг нь юу ч үгүй болтол салам зогсон байжээ. Ингэж их баавгаа бамбаруушийнхаа өшөөг авсан гэдэг.